Улаанудгатын багц хэрэгслийн үйлдвэрт ашиглагдах болсон нэгэн хэсэгт бүтээлч үйлдвэрлэлийн төв байгуулах зорилгоор шинжилэл хийнэ. Урд нь үйлдвэрлэлийн зорилттой байсан энэ талбайд 1500 хүний багтаамжтай арга хэмжээний танхим, 100 суудалтай камерын танхим, дуу бичлэгийн студ, медиа төв болон давталтын танхимууд байрлах болно. Энэ оны эцэхэд барилгын ажлын хувьд объект бэлэн болно гэдэгт итгэлтэй байна. Хотын бүст барилж байгаа нь давуу талтай, хилийн гадна биш, захад биш юм. Байршлан нөлөөлдөг гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Бүтээлч кластер нь бүгд найрамдах улсын бүтээлч төслүүдийг хэрэгжүүлэх талбар болох юм. Гэвч орон нутгийн эрх баригчид бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бүс нутгийн хуулийг батлах ажлыг хангах ёстой. Бүтээлч эдийн засгаас бид шинэ ажлын байрууд бий болгож энэ салбарыг хөгжүүлж буй бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдэхийг хүсэж байна. Мөн дахин нэг удаа хурлын гишүүдээс хууль тогтоомжийн асуудлаар дэмжлэг тусалцаа үзүүлэхийг хүсэж байна. Бидний зүгээс эдийн засгийн яамны хуулийн төслийг боловсруулсан бөгөөд одоо Оросын холбооны улсад батлагдсан хууль манай төслийг шинэ бүртгэл эдийн засгийн яамны шинэ тогтоолуудтай уялдуулж ажлыг илүү амжилттай явуулах шаардлагатай байна. Бурятийн бүтээлч үйлдвэрлэлийн төвийн гол чиглэлүүдийн нэг нь кино үйлдвэрлэл байх болно. Үүний зэрэгцээ зочлох үйлчилгээний салбар, гоёл чимэглэлийн урлаг, загвар дизайны салбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Михаил Мишустны даалгаврын дагуу ийм төрлийн төвүүдийг Благовещенск болон Владивосток хотуудад мөн байгуулахаар төлөвлөжээ. Амар мэндэ бол хүүхдүүдэд бурайд хэл, соёл, зан заншил, уламжлал түүхийг заадаг онцгой сургууль юм а. Энд маш олон хүүхэд суралцдаг бөгөөд олон ч төгсөгчтэй. Хүүхдүүдээр зогсохгүй насан туршид ахмад үеийнхэн ч идэвхтэй амрагдаг. Амар мэндэ сургууль нь үндэсний тоглоомын наадам, ерөөл хэлэх уралдаан зэрэг сонирхолтой үйл ажиллагаагаараа алдартай. Харин одоо тэд дэлхийн хамгийн урт гомь хийх рекордыг эвдэхийг зорж байна. Энэ урт гоминг манай хүүхдүүд өөрсдөө хийж чанах болно. Бүгдэд зориулсан дайлга нь хамгийн урт гомин бүхий шүл болно. Өнөөдөр бид шинэ амжилт тогтоосон гэдэгтээ итгэлтэй байна. Бүгд бэйли гурилаа базаагаад ажилдаа орцгоолоо. Хэдэн метр болсон бэ? Ихээ. Хоолны марафонд хүүхдүүд насанд хүрэгчид хамтдаа оролцож туршлагатай эзэгтэй нар төгс гомь хийх нууцудаа бахархалтайгаар хуваалцлаа. Надад гомин хийх өөр арга барил бий. Гомин маань бутардаггүй, сайхан хэлбэртэй байх ёстой. Бурайд эзэгтэй бүрийн өөрийн гэсэн уламжлал бий. Бид шинэ амжилт тогтоолоо. Эцсийн хэмжилтээр 302 м гомин бэлтгэгдсэн батлагдлаа. Бурайдын ард түмэн дахин нэг удаа өөрсдийн ур чадвараараа гайхшруулж хоолны урлагийн амжилт тогтоолоо. Приангарскийн бүсийн Бэрийн спортын авах шалгаруулах тэмцээнд оролцогчдод 3 дугаар сарын хүчтэй салхисаад болохын оронд харин ч дэмжлэг үзүүлж байна. Эрхүүгийн Оптимист болон Братскийн Сарма сургуулийн төлөөлөгчид 3 өдрийн турш медалийн төлөө өрсөлдлөө. Тэд салхийг өөртөө захируулж бусдад яагаад энэ спортыг сонгосноо бүрэн ойлгуулсан нь тодорхой. Далбаанд ор явах дуртай болохоор би энэ спорт тайртай. Уралдаж байхдаа мэдэрдэг адреналинаас болж би энэ спорт тайртай маа. Маш дуртай шүү.
Мне нравится это дело. Подходящие условия. Тохиромжтой цагаагаар байнга таарахгүй нь ойлгомжтой. Зарим үед нар жаргах үед л гараанаас гарах боломжтой байсан бол хүчтэй салхины улмаас бүх уралдааныг нэг дор явуулах шаардлага гарсан байна. Харин тамирчид байгаль нуурын мөсийг төгс байна гэж үнэлсэн. Тэмцээний эхний өдөр Баргузин салхи секундэд 8 м хүрч даруулт чаргануудыг хүчтэй түрж байв. Ингэснээр гүлгэр мөсөн зам дээр уралдаж буй тамирчид 60 км/цагийн хурд хүртэл хурдалж чадсан байна. Скорости аж до 60 км в час. Давуу нөхцөл бүрдүүлэхийн тулд бидэнд тэгш мөсөн талбай хэрэгтэй. Хамгийн багадаа 2-ыг харьцах нь 1 байх ёстой юм. Хүүхдүүдийн хувьд 600-аас 800 м-ийн зай тохиромжтой. Мөн хит хүчтэй салхи тросгүй хэсэг бас байх шаардлагатай юм а. За 3 дня соревнований. 3 өдрийн турш 2 төрлийн 17 уралдаан зохион байгуулагдсан байна. Аюулгүй байдлын дүрмийг хамгийн бага насны тамирчид хатуу баримталжээ. Учир нь тэднийг багаас нь байгаль өвөөтэй тоглож болохгүй. Энд нэг алдаач дэндүү үнэтэй тусна гэж сургаж ирсэн билээ. Эцэст нь оролцогчид болон клубын удирдлагууд тэмцээний үр дүнд сэтгэл хангалуун үлдлээ. Остались всем довольны. Үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Мөс, уралдаан, салхи үнэхээр гайхалтай байлаа. Благодаря профессионализму. Шүүгчдийн мэрэгжлийн ур чадварын ачаар тэмцээн хамгийн өндөр түвшин зохион байгуулагдлаа. Уралдаан нь өөрөө хэдхэн минут, заримдаа хэдхэн хором үргэлжилдэгч бэлтгэл ажил маш их хугацаа шаарддаг байна. Тиймээс оролцогчдоос төвчээр анхаарал төвлөрөл хамгийн их шаарддаг спорт юм а. Концентрации. Мөс сайхан байна уу? Цэвэр, тунгалаг, хөх, өвлийн хатуу сайхан мөс байна. Маш хурдан, чарганууд дээгүүр нисж байгаа юм шиг л хурдалж байна. Салхи хой зүгээс яг л хөөй Баргузин хөдлөөдөг гэдэг шиг л үлээж байна. Энэ бол манай даруулт спортод хамгийн тохиромжтой, чиглэлэн доктортой, тун тохиромжтой салхи юм. Бид зайгаа харж байгаад уралдаанд орлоо. А уже в конце марта спортсмены 3 дугаар сарын сүүлээр тамирчид дахин уулзах нь учир нь байгалийн буерийн 7 хоног уламжлал ёсоор Маллай моред болно. специально для программы новости. Татьяна Алексей Матвеев. Татьяна ба Алексей Матвеев нар анх цэцэрлэгт байхдаа танилцжээ. Тэр үеэс л тэдний зам нийлж. Олон жилийн дараа тэд гэр бүлийн холбоогоо албан ёсоор баталгаажуулж өдгөө 20 жил хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Татьяна зүүн Сибирийн төмөр замд ажилладаг бол Алексей Оросын гвардид алба хаадаг. Росгвардии. Хизээд хажууд байж, босоход, арчхад, цэвэрлэхэд, угаахад, хоол хийхэд тусалдаг. Маш их баярладаг. Тийм болоод л манайх 4 хүүхэдтэй байх. В связи с этим у нас 4 детей. Первенцем стал Ууган хүү Макарн гэр бүлийн гол тулгуур. Ахын үүрэг хариуцлагаа хүлээж эцэг эхтэй тусалдаг байна. 16 настай тэрээр каратегийн спортын олон улсын хэмжээний мастрын бооцол хангахаар бэлтгэж байна. Үүнээс гадна тэрээр хөгжмийн сургуулийг онц дүндээ төгсөж, кларнет болон төгөлдөр хур тоглодог. Харин гитарыг өөрөө бие даан сурчээ. учился играть сам. Будет нелегким мой путь, тянут ко дну боли грусть. Потом на свет Макарын араас Филипп төрсөн бөгөөд чөлөөд бөхөр хичээлдэг гинэ. Түүний дараа төрсөн Никол гайхалтай хоолойтой охин аж. Аль хэдийн гоцлол дууны уралдаанууд тэргүүн барьцэлжээ. Харин хамгийн бага Мирон нь ахынхаа адилаар каратегийн спортоор хичээлж байна. Татьяна гэр бүлээ өсгөн хүмүүжүүлэх нь асар их хөлбөр шаарддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. это колоссальный труд. Это сложно, это не... Энэ бол амар зүйл биш, хэцүү. Гэхдээ эн чинь л жинхэнэ аз жаргал юм. Бид хүүхдүүдийнхээ ялалтад баярлаж, ялагдахад нь дэмжиж суудаг. Харин тэд олон улсын тэмцээнд амжилт гаргахад эцэгхийн хувьд юутай ч зөөрлөшгүй бахархлыг мэдэрдэг. Семья Матвеев. Матвеийн гэр бүл тэр чигээрээ загасчлах дуртай. Энэ уламжлалыг гэрээ эзэн тогтоосон бол ээж нь хүүхдүүдээ хөдөө аж ахуй эрхлэхэд сургаж байна. Гэр бүлийн нэн чухал уламжлал нь амралтын өдрийн оройн зоог юм байна. Энэ үед бүгд хамтдаа сууж 7 хоногийн амьдрал туршлага асуудлаа хуваалцдаг. Играется вместе. Стараемся приготовить. Бид хамтдаа оройн хоол хийж, нэг ширээнд суугаад өнгөрсөн 7 хоногийнхаа тухай ярилцаж, сэтгэгдлээ солилцдог. Хэрв асуудал байвал хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэхийг хичээдэг. Вот. Нравственная Ёс суртахууны хүмүүжил харилцан хүндэтгэл бие биедээ анхаарал халамж тавих нь Матвеевийн гэр бүлийн хамгийн чухал үнэт зүйлс. Тиймдээч тэдний хөдөлмөрийг анхааралгүй өнгөрөөсөнгүй. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 5 бүс нутгийн олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн дээд шагналаар шагнах тухай зарласан бөгөөд тэдний дунд эрхүүгийн Матвеевийн гэр бүл багтжээ. Тэднийг эцэг эхийн алдар одонгийн медалаар шагнах болсон нь гэр бүлийн үн зүйлсийг бэхжүүлэх хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэхэд оруулсан гавьяаг нь үнэлсэн явдал юм а. Специально для программы «Новости».
Үүр байгалийн хязгаарын шилдэг 10 төслийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ. Сайн дурын ажил хүнд нөхцөлд буй гэр бүлүүдийг дэмжих, соёлын хөгжилд залуучуудтай ажиллах хөтөлбөрүүд зэрэг нь өвөр байгалийн шилдэг 10 төслийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэсэг болсон байна. Нийгэмд ач холбогдолтой бүхий л санаачлагуудыг багтаасан өргөн хүрээний арга хэмжээ болж байна. Манайх 2020 оноос хойш засаг даргын тэтгэлэг уралдааныг хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар 400-аас 500 орчим төсөл амжилттай хэрэгжсэн. Бид нийт 13 нийгэмд ач холбогдолтой чиглэлээр ажиллаж байна. Үүнд сайн дурын ажил, спорт, соёл зэрэг олон салбар багтдаг тул төсөл маш олон төрөлтэй. Ялагчдын дунд өвөр байгалийн уламжлалт Гураньоног олон улсын хүүхдийн наадам багтжээ. Энэ төсөл нутгийн хамгийн урт хугацаанд хэрэгжиж буй соёлын арга хэмжээний нийгэм Гураньягийн шидэт орон жил ирэх тусам цар хүрээгээ тэлж оролцогчдын тоо улам нэмэгдэж байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар хэрэв уг тэмцээнд дор хаяж 3,000 хүүхэд оролцохгүй бол тэд амжилтгүй боллоо гэж үздэг гинэ. Засаг даргын тэтгэлгийн ачаар ийм төслүүдийг илүү өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой болсон. Энэхүү санхүүжилт нь шагналын сан бүрдүүлэх, нийслэлээс туршлагатай мэргэжилтнийг үрж мастер класс зохион байгуулах, хүүхдүүд болон багш нарын ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгож байна. Наадам бол туршлага солилцох талбар юм. Скандинав алхаа хүнс нийгмийн дэмжлэг санхүүгийн бэрхшээлтэй гэр бүлүүдэд туслах төсөл, номын сангийн захим орон зай бий болгох санаачлага гэх мэт олон төслүүд бүсийн болон улсын хэмжээнд үнэлэгдсэн байна. Иргэдийн нээлттэй санал асуулгад 11,000 гаруй хүн оролцсон бөгөөд шилдэг төслүүдийг тодруулах үйл явц маш өргөн хүрээтэй болж өнгөрчээ. Энэ бичлэгт хутганы хэрний хурц байдлыг шалгах туршилтын нэг хэсэг гарч байна. Өрсөлдөгчид Зиссава олон давхар эски, олс мод зүсэж өөрсдийн бүтээлийг шалгуулж байна. Тодорхой хугацаанд аль болох олон төрлийн материал зүсэх шаардлагатай. Туршилтын дараа хутганы хурц байдлыг эхний байдалтай нь харьцуулна. Шүүгчид хөвөнгийн утас ашиглан хутганы хурц байдлын төвшинг эцсийн байдлаар тогтооно. Грамовка гэдэг нь хутганы хурц байдлыг эрийг шалгах арга. Эхний байдлаар хутга 5 грамм жинтэй зүйлийг зүснэ. Дараа нь бүх туршилтыг давсны дараа 7 грамм жинтэйг нь хэрхэн зүсэж байгааг харуулдаг. Эрдний өөрчлөлт хамгийн бага байгаа нь шилдэг болдог. Никита Костромин нь Уст-Алдинский улуусын Танда сумаас гаралтай. Тэрээр хутга үйлдвэрлэж эхлээд ердөө 2 жил болсон хэдий ч олон улсын уралдаануудад төрүүлж олон шагнал хүртсэн нэгэ. Манай удам дарахчууд бие. Гэхдээ 300-ны турш дарах хийсэн хүн бол байгаагүй. Гэхдээ л нэг л өдөр би төмөр боловсруулах хүсэлтэй болсон. Би өөрийгөө сургаж хөгжүүлсэн. Гэхдээ бидний дунд туршлага солилцоо маш чухал. Тэмцээн дээр хөрш орчмын дарахчуудтай үргэлж мэдлэгээ хуваалцдаг. Би өөрөө бие даа сурсан хүн ч гэлээ туршлага хуваалцах замаар ийм түвшинд хүрч чадсан юм аа. Якутийн уламжлалт бүх төрлийн хутганы хурц байдлыг шалгах энэ төрлийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. 16 бүс нутгаас 60 гаруй дархан энэхүү уралдаанд оролцохоор цуглжээ. Манай тэмцээний хамгийн алс холын оролцогч бол Аленок улсаас ирсэн юм а. Мөн Татинск, Мигино, Кангаласк, Горны улус зэрэг олон бүс нутгийн дарагчид оролцлоо. Өчигдөрс шүүгчид хамгийн сайн хийцтэй дархны хутга, урлагийн бүтээл мэт гоёлтой хутга гэсэн хоёр ангиллаар шалгаруулалт хийлээ. Маш үзэсгэлэнтэй бүтээлүүд ирсэн бөгөөд зарим нь урлагийн бүтээл хэмээн үнэлж болох үс байна. Оролцогчид тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд байсан гэж онцолжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд үндэсний мастер дарагчид, бүгд найрамдах улсын дархны холбооны гишүүд, олон улсын хэмжээний хутга үйлдвэрлэгчид багтсан байлаа. Шалгаруулалтын эцэст хамгийн хурц бүх төрлийн хэрэглээнд тохиромжтой хутга уралдаг шилдэг дарагчид тодорлоо. Үүнд Николай Костромин, Александр Михайлов, Семен Томский тэдний бүтээлүүд мэргэжлийн түвшний маш өндөр чанартай хутга урлалын гайхамшиг гэдгийг шүүгчид онцоллоо. Семен Семенов, Якутск. Энэ тэг 12 мм-ийн нарийн алтлаг үтсийг боловсруулахад 18 шат дамжлага шаардлагатай болно. Болгоомжтой ажиллахгүй л амархан тасрах аюултай.
Хятадын энэ уламжлалт үн тэдлийн урлын техник ойролцоогоор 3000 жилийн түүхтэй. Гэхдээ тийм ч амар эзэмшихгүй. Энэ ухааны үндсийг нь сурч эзэмшихэд 2-3 сар шаардагдана. Харин гоёмсог бүтээл хийх чадвартай болохын тулд 3-5 жил шаардана. Хятадд энэ уламжлалт урлагийг эзэмшсэн залуусын тоо багассаар байгаа нь энэ үнд урлал мөхөх аюулд хүргэж болзошгүй болоод байна. Үүнийг ухамсарласан CHJ Jewelry компани залуу дарагчдыг энэхүү эртний урлал сургах студ байгуулжээ. Студид нийт 50 гаруй хүн ажилладаг. 3-20 залуус шүү. Энэхүү эртний урлагийг сурталчлах зорилгоор тус компани өөрийн мастеруудын бүтээлийг танилцуулсан музей байгуулжээ. Энэ бүтээлийг урлагад 50 гаруй дархан 3 жилийн турш ажиллажээ. Тэд 350 кг мөнгө, 4 кг малт, 30,000 гаруй үнэт чулуу ашигласан. Шунгаж буй цаг үедээ хөл нийлүүлэн алхахын тулд тус компани дэлхийд даяар загвар зохион бүтээгчдтэй хамтран ажиллаж байна. Тэд Хятадын уламжлалт урлалд ихээ сонирхолтой ханддаг шүү. Жишээлбэл алдартай Япон дизайнер Оки Сато бидэнд зориулж маш нарийн эдтэй бугуйчийн загварыг бүтээж өгсөн. Жижиглэн худалдаачдын мэдээлэлээс үзвэл цахим худалдааны платформ дээр үн тэдлийн нийт борлуулалтын талаас илүү хувийг 30-аас доош насныхан бүрдүүлдэг гинэ. Бид залуу худалдаа өгчтэй хэрэгцээнд нийцүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулж байна. Шинэлэг бүтээгдэхүүн бүтээснээр Хятадын соёлын биет бус өвийг хадгалж үлдээнэ гэж найдаж байна. Хувийн компани шинэлэг бүтээгдэхүүнүүд хэрэглээг нэмэгдүүлж Хятадын эдийн засгийн өөрчлөлтийг хурдсахад хувь нэмэр оруулж чадна. Төрийн бус бизнесүүдийн талаар саяхан болсон хурлын үеэр татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг зэрэг бодлогоор засгийн газар эдгээр компаниудыг улам идэвхтэй дэмжих болно гэж онцлсон. Хувийн хвшлийн компаниуд Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч юм. Эдгээр компаниуд улсын татварын орлогын талаас илүү хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Зах зээл тасралтгүй өөрчлөгдөж буй энэ үед зөвхөн инновац шинжилгээр л эдгээр компаниуд өрсөлдөх чадвараа хадгалж чадна.